Манай өнөөдрийн тусгай дугаарын ярилцлагын болонд маань Оюутгийн аймгийн нийгэм эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор Золбаяр гой одоо хүрэлцэн ирсэн байна. За та сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна уу? Та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна уу? Өө сайхан та онд минь тарган тавтай орж байна уу? Сайхан өвлжээ сайхан хаварч байна. Та тэр яриг үзэж байгаа үзэгчд одоо магадгүй үнтэй хөөрөг бариад суугаад үзээ сууж байгаа үзэгч манаас байгаа. Тэгэхээр одоо тэр хүмүүс одоо юунд яаж хандах хэвтэй? Энд ч өстэй болохгүй байсан юм байна штэ. Ер нь энийгээ болиё гिचгээр бас нөгөө нэг сайхан үнтэй хөрөнгө маань болохгүй байна штэ. Эсвэл одоо ёс боломжтой даахгүй за одоо өнгөрсөн гингээ явах юм бол энд яаж хандах хэвтэй бид нар одоо? Ер нь бол манай артын бол хөөрөг барьна гэдэг чинь хамрын танхимд орчихсон артын байхгүй. Одоо хөөрөг бариад одоо ялангуяа настай улсууд дээр хамрын танхимд татдаг. Хөөрөг бол Чингис хааны Монголын соёл биш юм аа. Энэ гаднаас монголчуудыг одоо мансууруулах зорилгоор монголчуудыг эзлэн авах зорилгоор ингээд олон зуун жилийн турш Монгол руу явуулсан галдтад таны нэг хэлбэр юм аа. Тийм учраас энэнийг бол хүн болгон монгол хүн болгон бүгдээрээ одоо авах гэхийн ухаанаар хандараа түүхийг үзвэл бол бодит энэ гэвэл энэ бол монголчуудын уламжлалт зүйл биш. Монголчуудыг эзэлж явах зорилгоор хятадуудаас хэрэгжүүлсэн нэг том төсөл юм аа. Энд манай цэнгэр лекцийг үзээд олон янзын үзэл бодолтой үзэгчид үзээ сууж байдаг. Тэгэхээр зарим нэг үзэгчд маань магадгүй дотроо бодож байж магадгүй л дээ. Ер нь ингээл үүх түүх ярьдаг. Одоо ингээл уранхай туваа эсвэл казах ингээл үүх түүх ярьдаг тийм байсан, тийм байх ёстой гэж яриад байдаг. Гэтэл одоо өнөө хэрэгтэй 21-р зуун бид нар даяарч байна. Дэлхийн нийтээр одоо ингээл англи хэлийг бүгд мэдээл ингээл даяарчлын нийгэм рүү явж байна. Тэгвэл энэ үүх түүх гэдгийг бид нар мэдэх ямар шаардлага байгаа юм? Энэ үүх түүх биднээс мэдснээрээ бидэнд ямар ач холбогдолтой? Бид нар мэдэхгүй үлдснээрээ бас ямар одоо сөрөг тал байгаа юм ч гэдэг юм уу? Бодож байгаа үзэгчдээс нэж магадгүй. Тэгэхээр та бас түүхийн хувьд бол ер нь бол монголчуудын нэг үгэн байдаг л да. Үүх түүхөө мэдэхгүй хүн ойд төрсэн сармчтай адил гэж. За даяаршил яг уу явж байна. Үнэхээр даяаршил явж байна. Энэ үнэхээр дэлхийд даяаршил гэдэг байгаа юм бол энэ хэлээр яах юм? Энэ хэлээр яах юм? Энэ түүхээр соёлоор яах юм? Бүгд англиг дагаад английн соёлыг аваа, англи хэлийг аваа ингээд явах хэрэгтэй л дээ. Тэгэхээр тэр даяаршил гэдэг бол том гүрнүүдээс жижиг гүрнүүдэд тулгуун хүлээлгэсэн тиймэрхүү зүйл байхгүй. Одоо дэлхийн жижиг уур арт мөнүүд бол бүгдээрээ өөрийнхөө түүхээрээ, өөрийнхөө хэлээрээ, өөрийнхөө газар нутгаараа дэлхий дээр байгаа тогтоосон хэл хязгаараар дэлхийн газрын зургаар л ингээд өнөөдрийг хүртэл явж байна. Тэгэхээр даяаршил гэдэг юм бол цаашдаа бол нэг айхтар явахгүй. Бүхэн англи хэлтэй болчихвол монгол хэлний 90 дэлхийд хэл байсан хэрэггүй шүү дээ. Тийм ч тийм. Бүхэн тэр английн хувцсыг өмсчихвэл чи бид хоёр ингээд үндэсний хувцас өмсөж суух ямар хэрэг вэ? Тэгээ өөрөөр хэлбэл бахархал маань байхгүй болчихно, тий? Ерөөсөө байна шүү дээ. Ерөөсөө даяаршил гэдэг бол хүний тархио юунд удмаас удамд дамж ирсэн тэр аархал, бахархал, соёл гэдэг энэ гурван нэмийг л байхгүй болгоод одоо бид нар соёл гэхэд одоо бүх юмараа бахархдаг шүү дээ. Монгол хотод одоо хичнээн гоё сайхан хийв. Гүмсчгээд одоо монгол хүний дотор сайхан угшаад. Сайхан монгол цайвсаа. Тэгээд нэг сайхан монгол имэйлэн дээр монгол нэрээ унаа. Ингээд сууцхад одоо монгол хүн дотор чинь сайхан омгшоот юм ээ. Тогшоод нэг сайхан болоод хээр хөдөө талдаа гараад хөдөө талынхаа цэнгэг агаараар нэг амьсгалахад хичнээн сайхан болоод. За зэлгүн дээр сайхан монгол гэрээ бариа тэр сэлгэн дээр гэрээ бариа зүгээр л нэг амьдрах юмсан. Тэр чинь одоо хичнээн агуу утгатай тэр хичнээн агуу бахархалтай үг байх юм. Тэр үгийг хэлэхэд монгол хүмүүрийн нийт нь очтоод явчихдаг. Өөрөөр хэлбэл бид үнд зүйлгүй болох юм. Тийм. Тэгэхээр ерөөсөө бидний мөр хүүхдүүд бол робот болно гэж яриад байгаа байхгүй. Ямар ч одоо бие биенийг хайрлах бие биендээ төрөл саднасах тэгээд өөрийнхөө бахархах хэл аав ээжийнхээ үнжсэн шороо мороо одоо монгол хүн чинь одоо төржсэн шороонд очиод бууцанд очиод нэг удаа хөргөөхөд тэр жилээ даадах гээд
бид нар яриад сүслээд бишрээд өдийг хөрчихсөн. Тийм юм бол ерөөсөө байхгүй, бүгдийг нь одоо англичлан одоо глобалчлан гэж. Тэгэхээр манай эрдэмт том усуд бол эхнээсээ хэлсэн л дээ. Даяаршил гэж юм байж. Даяаршил байсан ч бид нар дангааршил гэдэг юмар л хөгжих ёстой. Тий. Дангааршил гэдэг юм маань юу гэвэл Монгол улсын дөрвөн бүтэн хил дэвсгэр тэрэн дотор байгаа артмны хэл, соёл, түүх энэ бүгдээрээ бид нар бахархаж амьдрах ёстой. 13 дугаар зуунд монголчууд юу төслөө гэсэн чинь агаар мандлын хүчин төсөлжээ. Агаар мандлын тэр эерэг энерги, өөрөөр хэлбэл агаар мандал гэдэг нь бүх тэнгэрийн тэр эерэг энерги Монгол хүн болгоны толгойд бол одоо эрдэм болж, авьяас болж, хүч болж, ухаан болж ингэж орж байжээ. Тэр үед монголчууд 1 сая хүнтэй байжээ. Тэр үед хятадууд бол 60 сая хүнтэй хэдийн ард түмнийг эзэлжээ. Хорезм тийшээ яваад 100 сая ард түмнийг Оросыг, Унгарийн Бэлла хааныг жишээлбэл тийм ээ. Украиний тэр Киевчүүдийг бүгдийг ингээд эзэлж явсан бол Мөнх тэнгэрээс монголчууд гэсэн саярхал юм аа. Энэний хүчээр бол одоо дэлхийд буруу хөгжиж байсан Оросуудыг бол эвэнд нь оруулсан, тэр Хорезмийн шахыг бол эвэнд нь оруулсан, Иракийг бол эвэнд нь оруулсан, Ираныг бол хэдэн зуун жил гээд эзэлж суусан гэдэг. Энэ юу хэлээд байна гэхээр монголчууд хөх мөнгө тэнгэртэй ингээд шүтээд өргөөд явж байхад бол хүчтэй байд юм байна. Тэгээд энэ артн бол бас бүгдээцийнхээ шидэж явсан хөхөн тэнгэртэй өнөдөр шүтэж шинэ оноо сайхан хөтж явлаа. Ингээд та бүхэн ирж байгаа ондоо бас ширхлаар дүүрэн дэв дагаар ширээчний дэв дагаар ялгаж бүгд ч над шаргалаар бэлхэж рим үргэлжид шаргаж явах болтугай гэж ерөөё. Таас туваа хэлээр бас сайхан ерөөл айлтай. Тэгштэй ерөөл айлтай. Шаг жагай шагаа жагай эргэн дуга тэр зон цэлгаштай яг хөр утгүндгээр бай. Шагаа жагаар бодогон богоног тавдаг өдрөгдөг. Жагай хшташ жагай жазавч тэрслэр бай. Тэр бүгдээ шагааны хэсэг баярын жидрэг шаг жагай шагаа жагай гэдэг. Мэнтлээ. За ингээд бидний урилгыг хүлээгч студид нөө хүрэлцэн ирж энэ сайхан цагаан сарын судамжлалын тухай ярьж өгсөн танд маш баярлалаа. Тантай ингээд яриад суугаад байвал танаас нь одоо маш их тийм түүхийн оюуны сайхан их одоо чихэн сонсголтой одоо оюунд нэмэртэй өгнүүд их гарч байна. Тэгээд бидний энэ удаагийн ярилцлага бол энэ үгээд өндөрлөж байна. Дараагийн удаас таныг олон удаа студид аваарч олон удаа бидний бас түүхийн сонин сайхныг бас ирж ярьж хөөцөлж байгаасай гэж танаас хүсэж байна. За ингээд баярлалаа. За ингээд эрхэм үзэгчтэй дээрээ тэнгэрийн нартай, дэрэгдээ ханы нартай, өөр дээрээ үрийн нартай, өөдөл нь дэвшиж, өснө дэвшиж явж байгаарай хэмээн та бүхэндээ айлтгая. Ингээд бидний сар шинийн баяр зориулан бэлтгэсэн тусгай дугаарны маань одоо ярилцлагын болон энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.